Аньян 여러분. За топик шалгалт өхөөс өмнө явах замдаа тухтай сонсож болох богинохон хичээл бэлдэж өгье гэж бодлоо. Хитрхи хэцүү эсэ ч юм уу шат асгалын хойд хэсэг рүү бэлтгэх юм бол богино хугацаанд бүгднийг цээжилж амжихгүй учраас сонсох шалгалтын хамгийн эхний хэсэг дээр анхаарах зүйлүүдийг хэлж өгье гэж бодлоо. За сонсох шалгалт маань топик шалгалтынхаа хамгийн эхэн дээр байдаг. Тийм болохоор ороод шалгалт өгч байгаа ангитаа суугаад анхаарал төвлөлөө шууд 100% дээр нь гаргах хэрэгтэй. Яагаад гэвэл сонсох шалгалтын маань 1-ээс 2 дугаар асуулт хүртэл нэг удаа сонсуулдаг. Маш богинохон байдаг. Тийм болохоор төвлөрч амжаагүй тийм ээ. Одоо урд хойтох өөр зүйлд сатаарад байж байгаа юм бол сонсож амжихгүйгээр амархан асуултан дээр алдах магадлалтай байдаг шүү. За тэгээд хамгийн ихнийх нь болохоор ингээд эрэгтэй эмэгтэй хоёр хүний харилцан яриад сонсогддог байгаа. Тэгэхээр бид нарын дөрвөн зурагнаас зөв хариуг нь олох хэрэгтэй байдаг байгаа. Тэгэхээр хэдүүлээ эхлээд ингээд сонсгол эхлэхээс өмнө зураг хараад байж захта зүгээр л зураг хараад байж ах биш. Энэ хоёр хүн ямар харилцаатай хүмүүс болох талаар ингээд анзаараад байж ах хэрэгтэй гэсэн үг. Хамгийн ихний зургийг харах юм бол эрэгтэй нь эмэгтэйгийн гэртэн ч юм уу офис дээр ч юм уу ирсэн байна тийм ээ. Бэлэг аваад ирсэн байна. Хоёрдугаар зураг нь эмэгтэй нь эрэгтэйгийн ирсэн байна тийм ээ. Харин 3 дугаар зураг маань болохоор энэ хоёр маань найзууд биш харин үйлчлүүлэгч болон ажилтан хоёрын харилцаатай байна. Бэлэг худалдаж авч байгаа ч юм уу. Харин 4 дугаар зураг маань болохоор гэртээ хамтдаа суугаад ярилцаж байна тийм ээ. Гэтэ энэ одоо бэлэг барьчихсан ч юм уу. Ингэх мэтчлэнгээр хаана байна? Ямар харилцаатай хүмүүс байна гэдэг дээр нь анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байдаг байгаа. За тэгэхээр жишээлбэл одоо харилцаа яриа маань ингэж гарч ирнэ гэсэн үг. Ийм богинохон 어서 오세요. 오시느라고 고생했지요. гэж тийм ээ. Эрэхтэй нь тавтай морилно уу? Тийм ээ. Ирэхэд хэцүү байсан уу гэх мэтлэнгээр асууж байна. Тэгэхээр бодоод үзье. Эрэхтэй нь тавтай морилно уу гэж штэ тий. Шууд 2 дугаарх нь байгаа зү. Амархан байна уу? Эрэхтэй нь айланд оронгоо осоо усэё гэж хэлэхгүй тийм ээ. За тэрс энэ дээрс осоо усэё гэж хэлэхгүй тий. Ороод ирсэн үжээ сууж явахдаа бас осоо усэё гэж ярихгүй штэ. Тий. За гэсэн чи үгүй. Гэр чи үнэхээр гоё юм аа гэхэд манай эмэгтэй энэ гэрт зочилж ирсэн болж тарах гээд байна. За тэгээд энийг аваа гэд өгж байгаа учраас манай эмэгтэй маань бэлэг өгж байгаа хэлбэр болж чинь тийм ээ. Баярлалаа. Ийшээ суугаарай гэд гэртээ оруулж байна. За дахиад 2 дугаар зурган дээр харцгаая л та. За энэ хоёр хүн хаана байна? Ямар харилцаатай хүмүүс вэ гэдгийг бодоод үзэх юм бол эхний хэлбэр маань яаж вэ? Кафед захиалга өгч байна. 2 дугаарх маань болохоор энэ болохоор ажилтан энэ одоо үйлчлэгч байж магадгүй тийм ээ. Кофе авчирч өгч байна. 3 дугаар зураг маань кино театрт хамтдаа орж байна. 4 дугаар зураг маань болохоор эмэгтэй маань хоёр билет барьчихсан. Нэгэн зүйл санал болгож байгаа ч юм уу асууж байгаа хэлбэр байна. За тэгмэд 혹시 오늘 퇴근 후에 약속 있어요? өнөөдөр ажил тараад завтаа юу гэж асууж ин тэ. Тэгсэн чинь 아니요 퇴근길에 ажиллаа тарах замда 카페에 들러서 카페гаар дайраад 잠깐 동생을 만나기만 하면 돼요. 둘이тэгэл уулзахад болно гэж. 그럼 저랑 뮤지컬 보러 같이 가실래요? тэгвэл надад 뮤지컬 үзэхээр хамтдаа явцгаах уу гэж. Тэгэхээр кафе гэдэг үг сонсогдсон ч гэсэндээ энэ маань кафед байгаа үйл явдал биш шүү дээ тийм ээ. Ажлаа тараад завтай юу гэж асууж байгаа харилцан яриа байсан шүү дээ. Тэгэхээр кафе гэдэг үг сонсогдсон ингээл шууд кафений энэ хоёр нэг болон 2 дугаар зургийг сонгож болохгүй ахны. Нөхцөл байдал нь яаж өрнөж, үйл явдал яаж өрнөж байгааг анхаарах хэрэгтэй ахны. Тэгээд тараад хоёлаа мюзикл үзцгээе хүү гэд хоёр билетээ харуулад санал болгож байгаа хэлбэр маань хамгийн тохиромжтой. Энэ маань болохоор одоо мюзикл үзэхээр ороод ирчихсэн нөхцөл байдал шүү дээ тийм ээ. Тэгэхээр харилцан яриа яг одоо цаг дээр хайлан дээр нүрнэж гинэ гэдгийг анзаарах хэрэгтэй. Дараа нь ийм зүйл болох юм байна. Өмнө нь ийм зүйл болсон юм байна гэж бодох ерөөсөө хэрэггүй гэдгийг анхаарах хэрэгтэй. За 3 дугаар зураг маань болохоор ийм дөрвөн график үзүүлэлт харагддаг байгаа. Энэ дээр анхаарах зүйл нь юу байдаг гэхлээр гарчигнууд маань ингээд хоёулаа адилхан байдаг ба. Эхний хоёр гарчиг болон дараагийн хоёр гарчиг маань адилхан байгаа. За дээрэс нь эхний хоёрын үзүүлэлт нь тийм ээ он оноор нь өсөлт бууралтын үзүүлэлтүүд он оноор нь байна тийм ээ. Харин дараах 3 болон 4 дугаар зургийн үзүүлэлтүүд болохоор персентээр илэрхийлсэн байна. Тэгэхээр хамгийн их нь тэр зүйл хамгийн бага нь энэ зүйл гэж тийм ээ одоо энэ ажилдаа явдаг тээврийн хэрэгслүүдийг нь ярьж гинүү. Эсвэл өсөлт бууралтын тухай яриад байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Дээрэс нь энэ гарчгуудыг ч гэсэндээ
сонсголын ихэнх хэсэгдэр шууд дуртаад өгнө. Тэгэхээр июнгийг сүү гэж ярьж байгаа юм бол эхний хоёр зурган дээр л анхаарахад болно. Харин чүлгэн юн кютон судан гэж ярих юм бол дараагийн хоёр зурган дээр л анхаарлаа төвлөрүүлэхэд болно гэсэн үг. Дөрвөн зураг дотор төөр ямар ч шаардлага байхгүй. За тэгэхээр энэ дээр одоо харах юм бол эрэгтэй нь юу гэж ярьж байна гэхээр 서울 시민을 대상으로 출근할 때 이용하는 교통수단을 조사한 결과 за сүүлийн иргэдээс юу асуусан бэ гэхээр ажилдаа явахдаа хэрэгэлдэг тээврийн хэрэгслийнхэн тухай судалгаа хийсэн гэж байна. Тэгэхээр 출근용 교통수단 гэд энэ хоёр маань 3 болон 4-р зургийн маань гарч ирнүүд маань дурддаад эхэлчихэж байгаа. Тийм учраас 3 болон 4-р зурган дээрээ л анхаарчод болно гэсэн үг. Энэ хоёрын аль нэг нь зөв хариу гэсэн үг. 자, тэгсэн чи яасан бэ гэхлээр 지하철 이용객이 가장 많았으며 метронд суудаг хүмүүс хамгийн их байсан бөгөөд тэрний дараа автобус хэрэглэдэг хүмүүс их байсан гэж судлагдсан. харин түүний дараа 시민들이 자가용을 이용해 출근하는 것으로 나타났습니다. 이것 хувийн автомашинаараа ажилдаа явдаг гэж илэрсэн гэж байна. Тэгэхээр хамгийн өндөр үзүүлэлтээс нэлээд дэс дараалал нь хэлээд өгдөг. Ерөөсөө бидний толгойг эргүүлэхэд энэ тэндээс нь ярихгүй. Тийм болохоор метро хамгийн өндөр үзүүлэлттэй байсан. Дараах нь автобус, дараах нь хувийн машин байсан. Тэгэхээр яаж вэ? Зөв хариу нь 3 дахь нь болоод ирчин тийм ээ. Метро, автобус, хувийн машин гэсэн юм чинь. За харин 4-өөс 8 дахь асуулт маань яадаг вэ гэхээр дараахыг сонсоод үргэлжлүүлж болох үгийг олно гэж тийм ээ. Харилцан ярианы үргэлжлэлийг бид нар олох ёстой байдаг байгаа. Тэгэхээр энэ дээр анхаарах зүйл нь бас юу вэ гэхээр маш хурдан дуусдаг. Нэг өгүүлбэр хэлэл дуусчихна. Тэгэхээр өмнөх нөгөө график дээр эргэлзээд тий хариу нь хэднээс юм болоо энэ юм болоо гих мэтлэнгээр эргэлзээд байж ах юм бол огт одоо дараагийн зүйл рүү анхаарлаа төвлөрүүлж чадахгүй гэсэн үг. Дин гэж дуугараад дараагийнхыг хэлж эхлэхэд дараагийн асуултныхаа 4 хариун дээр нь анхаарлаа төвлөрүүлсэн байх хэрэгтэй. За тэгэхээр жишээл энэ дээр ингэж те 다음 주에 워크숍을 갈 거래요. 어디인지 아세요? дараа 7 хоногт 워크숍 явна гэсэн. Хаана гэдгийг мэдэж гинөө гэсэн чинь компаниас ойрхон газар гэж сонссон гэж. Энэ дээр анхаарах зүйл юу вэ гэхлээр хамгийн сүүлд хэлсэн өгүүлбэрийнх нь үргэлжлэл болон ярих зүйл гарч ирэх хэрэгтэй. Компанид ойрхон газар гэж сонссон гэсэн чинь тэрнийхэн талаарх хариултыг хэлнэ гэсэн үг. Шал өөр зүйл бол ярихгүй. За тэгэхээр яаж юм гэхээр компанийнхаа байршлыг сайн мэдэж байгаа. компаниас ойрхон гэсэн чи би компанийнхаа байршлыг сайн мэдж байгаа хэрэг утгаагаас 워크숍 장소로 정말 좋았어요. өнгөрсөн цаг байна. дараа 7 хоногт 워크숍 явна гэсэн чи өнгөрсөн цаг дээр 워크숍оор очисон газар гоё байсан гэж. 회사가 가까우면 더 좋을 것 같아요. компани ойрхон байвал илүү гоё байх юм да гэж тийм ээ. компанитай ойрхон газар руу явна гэсэн чинь компани гоё ойрхон байвал гоё гэж. ойрхон байвал явах цаг бага орох учраас гоё юм аа гэд ингэж орж ирнэ гэсэн. дараагийнхын дахиад харах гэдэг үзэл та. 다음 주부터 온도가 떨어지면서 바람이 많이 분대요. дараа 7 хоногоос эхлээд температур унангаа салхилна гэсэн гэж байна. Тийм үү, ханиад хүрэхгүй байх хэрэгтэй юм байна да гэж байна. Ханиаднаас болгоомжлох хэрэгтэй байх юм байна да гэж. Тэгэхээр ханиаднаас болгоомжлох хэрэгтэй юм байна да гэдэг өгүүлбэртэй үргэлжлүүлээд ярих зүйл нь гарч ирэх ёстой гэсэн үг. Тэрнээс биш цаг агаар ярихгүй. Цаг агаарыг өмнөх зүйл дээр нь ярьчихсан учраас. За тэгэхээр бороо их орохыг санаа зовж гинэ гэж. ханиад хүрэхгүй байх болгоомжлоё тоо гэсэн чинь бороо их орох үедээ гэр утгагүй болчих жоохгүй. 감기가 빨리 나았으면 좋겠어요. ханиад хурдан идгээсэй. үжээ ханиад хүрсэн байна тийм ээ. 자 тэгээд 날씨가 추우니까 감기 조심하세요. цаг агаар хүүтэн учраас ханиаднаас болгоомжлоорой гэж. цаг агаар хүүтэн байгаа биш шүү дээ. дараа 7 хоногоос хүүтэрнэ гэж ярьсан шүү дээ, тийм ээ. Тийм болохоор яг одоо цаг дээр цаг агаар хүүтэн байгаа учраас ханиаднаас болгоомжлоорой гэж хэлэхгүй. Тэгэхээр 감기 걸리지 않게 ханиад хүрхгүй тулд дулаахан хувцаслаарай гэдэг нь хамгийн тохиромжтой хариулт нь болж байна гэсэн үг. 자, дараагийнх нь дахиад хэлээд үзье. 오늘 강의 시간이 2시로 바뀌었어. өнөөдөр лекцийн цаг, хичээлийн цаг 2 цаг болж өөрчлөгдсөн байна. 그래? 그러면 다음 수업에 늦을까봐 걱정인데 тэгвэл дараагийн хичээлдээ хоцрохгүй гэд санаа зовж шүү гэж. Энэ санаа зовж байна гэж хэлж байгаа хариултанд нь өөр нэг зүйл хэлэх ёстой. Тэгэхээр 강의를 들으면 돼. лекцээ сонсоход л болно. дараагийн хичээлдээ хоцрохгүй дээ гэсэн чинь лекцээ сонсоход л болно.
гэхээр утгагүй гас тэ. 시간이 맞아서 다행이다. цаг нь яг таарч байна шүү дээ гэж. санаа зовж ийнэ гин гот цаг нь таарч шүү. За 3 дахь нь 강의가 끝나고 가도 늦지 않아. лекц дуусаад явсан ч гэсэн хоцрохгүй гэж. хоцрох талаар санаа зовж байгаа найздаа үргэлжлүүлээд хичээл дуусаад очсон ч гэсэндээ хоцрохгүй гэж хэлэх нь хамгийн тохиромжтой. 다음 수업은 바뀌지 않았더라고. дараагийн ажил өөрчлөгдөггүй байлээ. 자, дахиад 7ыг харцгаая. 손님, 주문한 커피 나왔습니다. 따뜻한 커피 맞으시죠? 자, 단이 차가운 커피 гарч ирлээ. халуун кофе мөн биз дээ гэсэн чинь 아니요. 저는 차가운 커피를 주문했는데요. би хүйтэн кофе захиалсан штэ гэж. Одоо кофег нь буруу аваад ирчихсэн манай эмэгтэй юу гэж хэлэх ёстой ах вэ? 다시 주문하고 올게요. дахиад захиалчаад ирээ. би өөрөө ажилтан гэж тий 손님 гэж ярьжсэн. гэтэл дахиад захиалчаад ирье гэдэг маань утгагүй. 커피가 뜨거우니까 조심하세요. шууд дээ би хүйтэн кофе захиалсан штэ гэж. за халуун кофе болгоомжлоорой гэд өгч юм уу. за тэгээд 차가운 커피로 다시 주문할게요. хүйтэн кофегаар дахиад захиалъя гэдэг маань манай эрэгтэй тийм ээ. үгүй би хүүтнийг захиалсан штэ. одоо би хүүтнэр дахиад захиалъя. ингэж үргэлжлүүлж өөрөө ярихгүй. харилцан яриа учраас эсрэг талынх нь хүнийх нь хэлэх үгийг бид нар олох хэрэгтэй байхгүй юу? тэгэхээр уучлаарай. дахиад хийгээд ирье гэж хэлэх нь хамгийн тохиромжтой гэсэн үг. 자, дахиад нэг хийгээд үзье. 이 회사에 들어와서 하고 싶은 일은 무엇입니까? энэ компанид орж ирээд юу хийх хүсэж байна? 현장에 나가서 많은 경험을 쌓고 싶습니다. 자, газар дээрээс нь тийм ээ маш олон туршлагатай болохыг хүсэж байна гэсэн чинь 그래서 현장에 많이 나갔군요. тийм болохоор чи тийм ээ ажлын салбар дээр их гарсан юм байна штэ гэж. үжээ ажилд орсон юм шиг ярьж штэ. саяных бол 면접 буюу ажлын ярилцлага байлаа штэ. тэгэхэд ажилд орчихсон юм шиг тийм ээ. ингэж ярих юм бол утгагүй болчихно. 현장 경험이 많아서 좋을 것 같아요. ингээд туршлагатай болохоор гоё юм байна гэж тийм. манай хүн туршлага хуримтлуулахыг хүсэж байна гэсэн болохоос биш туршлагатай бол биш шүү дээ. 회사에서 현장에 나가면 좋을 것 같아요. компаниас тийм ээ ажлын салбар дээр гарвал гоё байх хаа гэж. би туршлага хуримтлуулахыг хүсэж байна гин гот нь харин эсрэгээр нь энэ ажил бол туршлага хуримтлуулахад тийм ээ их тус болох болно гэдэг. энэ туршлага хуримтлуулмаар байна гэдэг өгүүлбэрт нь хамгийн тохиромжтой хариу болж өгнө гэсэн. за тийм болохоор манайхан ядаж сонсголын хамгийн ихний 8 асуултанд яаж хариулах талаараа ойлгосон бол топик шалгалтаа амжилттай өгöd гараад ирсгээгээрэй. баяртай.